За сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За тэгээд Умардын элдний домынхаа дараагийн партаар уулзж байна. За сабан дараад лайкан дараа үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд намайг дэмждэг болон шүүмжилдэг бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд Facebook пэйжийн бас фолловд дагаад өгөөрэй манайх. Тэгээд хэвлээ манганд орцгоо. Манга маань яаж эхэлтэйгээ гэвэл аниргүй шүн дайралт өртсөн Умардын тэнгэрлэг бүлгэм эцэст нэг төв тэнгэрлэг нийтлээс тусламж хүслээ. Тиймээс чөтгөрөөс талынслаа замдаа гарлаа гэж. Манай шинэ маань чөтгөрөөс талын салааг удирдаад явж идэг байгаа. Шинэ тий. Одоо би намайг хүлээн зөвшөөрөхгүй юу? Магадгүй би үүгээр таны сэтгэлийг хангаж чадахгүй байх аава. Хүүн чөтгөрөөс талын салаанд орж мянган гишүүдийг удирдах энэргүй шүнтэй тулдгаар явж байхад та намайг харахаарч ирсэнгүү. Харж байгаарай. Би энэ дэлхийг шүтэгдсэн баатар болно гэж манай шинэ маань тэгээ явж идэг. Ардталт нь тэргүүн сайд болон хишгээ хоёр чөтгөрөөс талынслаа хөдөлж байна. Дам сууж үнтэй тэдэнтэй хамт явах уу гэж асуусан чи хишгээ. Чөтгөрөөс талынслаа шинэ удирдах боломж хэрэгтэй. Чөтгөрөөс талынслаа ер нь шинэгээр удирдвал яа шинэд боломж олгоно гэсэн чи нөгөөд аргагүй хүүхд тэнгэрийн ганц дам сууж өмнөд. Гэхдээ чи түүн шиг шудрахын ирээдүйд зүгээр байна гэж бодож байна уу гэж асуусан чи дээрэмчд энерги шөнөөс чухал. Тиймээс түүн дээрэмчдээс өөр асуудал зарцуулах цаг байхгүй гэж хэлсэн чи ойлголоо. Миний баатар даваа энийг өөрөө шийдэж чадна гэж итгэж байна. За чөтгөрөөс талынслаа хөдөлж эхэлсэн болохоор бид бас энэ хөдлөх хэрэгтэй гэж. Тийм ээ. Бид ч бас хурдан хөдлөх хэрэгтэй болтой. Сайдаа тулаанд бэлнэ үү гэж асуусан. Сайд 8 шиж бүхэн нэмсгэлэл. Үзэгдэл манай сайд нэг хүн дээр үл мэдэгдэх хүн дээр очиж уулзч байдаг байгаа. Нөгөө нь чөтгөрөөс талынслаа бүрдсэн үү? Шин тэнгэрийн нэг ялагдчихгүй дайчин мё гэр бүлийн мо юу ёолчин гэдэг. Царайн сайн харагдав. Тэгсэн сайд тимийн эзэнтэй яахан өмнө болсон ч тэднийг бүрдүүлсэн. Тэгсэн ч нөгөөд тийм үү. Шин хаад сайд байна гэж хэлээч. Жийч бас сайн байлаа. Дэнсон гэж хэлсэн чи нөгөөд баярлалаа эзэнтэй. Надад танд хэлэх нэг өөр зүйл байна эзэнтэй гэсэн чи хэлээл гэл. Өмнөний чөтгөр ахин сэрсэн. Өмнөний чөтгөрөө тэр хүүхдээс болсон уу? Тийм эзэнтэй юу болохыг мэдэхгүй болохоор та болгоомжтой байх хэрэгтэй. Умардын тэнгэрлэг бүлгэмж үнэхээр хүчтэй юм аа. Тэд бүх зүйлсээ алдсан ч богино хугацаанд ийм хүчтэй бол хүүхэд өсгсөн байна. Чиний хэлснээр хийх зүйл их байна да. Чөтгөрөөс талынслаа өснөр ашигла. Бидний хэрэг хол явахыг хармаар байна. Үнэхээр сонирхолтой юм. Намайг сайхан хайртай байгаа дээр дахиад хөгжилдөөч хөөрдөн Умардын илдэ гэж манай мантахыг хэлдэг. Тэнд нөгөөд нь яг ийм зүйл болсон гэж хишгээдлээ. Гэсэн чинь мэдээж таны талд бүх зүйл бэлэн болсон болж байна. Би удахгүй эхлэх болно гэж манай хишгээдэг. Үзэгдэл манай мантахаа 3 нүдэт эрдэмтэн тэгээ манай сүхэ ах 3 руу шилждэг байгаа. Сүхэ ахтай аниргүй шүн Умардын тэнгэрлэгийн нийтлийг ялсан байна. Би энийг хэдэн сарын өмнө гадарласан ч одоо эхэлж эхлэв. Гэсэн чинь нөгөөд нь чөтгөрөөс талынслаа очиод юу болох бол гэлсэн мантах. Эцэст нь Умардын тэнгэрлэг нэгдэл ийм боллоо гэж байдсан чи хажуугаар минжээ гарангууд. Манай мантаа авхаа хувц ойж өгсөнд баярлаа гэжсэн чи ингээд тоок хажуугаар нь яваад өгдөг. Юу болсон мэдээдэггүй. Тэгэл манай танк настан дээр очингууд ахаа би харж бай. Та хамар гэсэн чи минжээ тгийлтэй гэж манай танк настан солигддог байгаа. Тэгэл минжээр хараад манай танк наст мантай хоёр ярилцчих тий. Би түүний кий урсгал болон зүрхийн кийгээр эмчилчихлээ. Гэхдээ би түүний өвчнийг шалтгааныг олох хэрэгтэй. Өөр эмчилгээ хийхээс өмнө сэргэх эсвэл арай дээрдгэх хүлээ гэж манай сарнаа руу ер нь би ингээд багаар дээрдэж байгаа гэж дутуу өгөөд байж идэг минжээ маань. Тэгэл манай танк настан минжээд маань ийм аваад ирээ гэж даалгадаг. Тэгээд нөгөө нэг ийм авч явахдаа бас манай сайхныг бас аваа яваарай гэж хэлдэг. Тэгээд үзэгдэл маань манай мантгай болон цаг хоёр руу шилждэг байгаа. Манай мантгай цагийг явах гэж байгаа юм уу? Дахиад амрах хэрэгтэй гэсэн чинь үгүй хангалттай амарсан. Салбарын ахлагч их ууртай байгаа. Надад очиод хийх зүйл байна гэсэн чинь
уучлаарай надаас болоод гэсэн чи зүгээр дээ чи байгаагүй байсан ч хар сар тэднийг судлах байсан. Энэ ердөө л осол байсан. Бидний нэр төр ичмэр нөлөөлсөн. За дараа уулзъя гэж яваад өгдөө. Гэсэн чи манай үзэгдэл төв тэнгэрлийн нийтлийн эмийн зах дээр манай сайхнаа бол Минж хоёр явж идэг. Гэсэн чи манай Минж сайн байна уу? Би энд эм хайж байна гэсэн чи өө тавтай морил ороод ир дотор байна гэж тэгсэн чи манай сайхнаа ганцаараа нөрсөн сайхнаг маань хэдэн 3 хүн ирээл өө эн чин хэн блэ зэрлэг нохой биш үү? Тийм ээ мөн байна. Чи чинь сүүлийн тулаанд гайхалтай байсан шүү. Бараг л ухаангүй байсан ч бууж өгөөгүй. Тийм шүү. Чи бүр уушин газар хар цагаан эрхүүдтэй ганцаараа тулцсан яг нохой шиг. Одоо цагт ийм боловсронгуй замбраагүй тулааны урлаг харах ховор шүү. Бүгд л сүртэй техник ашигладаг хичээдэг болсон. Чи аргагүй л зэрлэг нохойдоо гэл манай хүнийг бүр чихэн дэрэн цэцэг ургуулаад аваа явчихдаг уушин газар руу. Тэгэл уушин газарт оронгуудаа урдна гэлтэй арх хийж өнгөтэй. Уучих бүгдээрээ л ажилтаа штэ гэж хэлдэг. Манай хүн тэгсэн чинь ганцхан яг уу эмийн сан ойрхон юм чинь ганцхан л уучаад урдан буцаад Минжээдээ очино. Энэ бол хичээл зүтгэлийн төлөө өөртөө өгж байгаа бэлэг гээл ганцыг унгуудаа болж байна. Эн чин байхгүй даа гээл гэсэн чинь урдалт манай хишгээ маань сууждаг амар ингэр мэнгэрээ задгаалцсан. Нөгөөдгийг харангуйтай хишгээ хизээдээ гээл гайхс найзуудлаасан. Миароос бусдан холдож бай. Боломаа гэдэг. Сүнс нөгөө 3 за юу заа гэж шууд ишгээс мөнгө аваад алтан зооснууд аваад тэгэл шууд яваад өгдөө. Манай ерөнхийд бол сайхнаг л төөрүүлээл ирж байгаа юм лээ. Тэсэн чи хишээ чи чин зэрлэг нохой бидтэй. Чи сүүлийн тулаанд их сайн байсан шүү. Чи үнэхээр дог байсан гэсэн чи манай хүн бүр ичж болаагаад юу би юу гэсэн чи нөгөөд нь арх хийж өгөөл. Тийм ээ би чамайг хэлж байна зэрлэг нохой. Жайл талд байсан ч их итгэл даах хүн. Манай талд ч бас чам шиг хүн хэрэгтэй гэж тэгсэн чинь тэр ч тийм шүү гэж манай хөөрцмөр амар уугаад эцэст нэг юм дэлхийн намайг танилаа. Эцэст нэг юм би хөдөөний хүү гэсэн нэрнээс салж байна гэсэн чинь нөгөөт нь би шууд хэлье. Хөглөө холбоонд чам шиг хүн хэрэгтэй. Гэтэ чи одоо монтагийн доор дэмжиж байгаа үстэй. Чи бүрэн чадамжаа хармааргүй байна уу? Бид энерги шүнтэй тулж магадгүй гэхэд хэлж байна. Гэтэ санаа зовх байхгүй юм аа. Мантаа болон энергишний хооронд ямар нэгэн сэтгэлтэй зүйл болсон уу гэж асуусан чинь юу мэдээж мантаа зүтгэдэг чамд энергишүнтэй шимээ гэр бүл чамд маш их тус болж чаднаа гэж хэлдэг. Тэгсэн чи манай сайхнагийн бодлоо үргэлжилдэг байгаа. Эрдэнэт хэлсэн байдаг. Одоо болж байгаа бүх зүйлийг яасан ч гадагш задруулж болохгүй. Энийг мартчихуулахгүй шүү гэж тэгсэн чи манай сайхнаа шууд тэрэн дээр хундгаа тавин утаа. Тонил цаашаа гэж гараараа үзүүлдэг. Нөгөөтг нь хишгээ болон туслах нь харангуудаа чи сая юу гэсэн бэ? Чи сая тонил цаашаа гэсэн үү? Үнэхээр новш чи үнэхээр гэсэн чи манай хишгээ инээ гэл. Чи үнэхээр сонирхолтой хүн юм аа. Эр хүн энэ зэргийн хайштай байх нь хэрэгтэй. Чи үнэхээр ирээдүйтэй юм байна гэсэн чи нөгөөтг нь чи намайг хэн гэж бодоо гэлсэн чи чамайг бусд хүмүүсээс үнэхээр дутуу үнэлдэг юм. Харамсалтай. Төв нутгийн баатар хөглөө холбооны удирдагч Хөх тэнгэрийн ганц дамсоожунч мэднэ үсттэй гээл. Тэр бол бүх төв нутгийн бүх төрлийн аюулаас хамгаалсан баатар. Чи бол түүн шиг болох чадвартай хүн гэсэн чи би юу тийм байх шүү. Би их тэнсэг болохоор жаажууд их хожуу ирсэн гэсэн чи нөгөөт нь бусд бүлгэмүүд шулам их олон алсан гэсэн болохоор холбооны удирдагч дамсоожууд түүнтэй тэдний хүсэлтээр явсан байгаа. Энерги шөнийн хөдлөх үед цагаан өстэй мөнгөн чакрам ашигладаг эмэгтэй гарч ирсэн гэхээр нь тэр цагаан шөнийн шулан байж таарна. Холбооны удирдагч даваа маань дараа тэр алга болсон шулам хүртэл Хөх тэнгэрийн ганц одоос найсандаа зугтаж байсан. Манай холбооны удирдагч даваа энерги шөнийн 4 агуу чөтгөрүүдийг ч дийлж чадах хүн. Гэтэ чи ч бас түүн шиг болж чадхаар агуу хүн гэж манай хүнийг ерөнхийдөө синхруулдаг. Гэсэн чи нөгөө үгэнд нуураад санаандаг байдлаар цагаан өстэй саяхан мантаа зөвлөг бас тийм хүн авч ирсэн гэл ам алдчихдаг. Тэнгүүтээ новш гэж өнгөрлөө гэсэн чи манай хишгээ шууд царай нь хувираад шууд ингэрээ нуунгуудаа шууд эргэж хараад Кованд сайдад хэлж
гээл шууд тэгэл явдаг. Тэгсэн чинь манай сайхнаа бүр юу болоод байна? Яагаад бүгд гинт босоо явчих вэ? Эн чи юу вэ гэл. Тэгсэн чинь манай Минжээ сайхнаа одоо хаашаа явцсан юм бэ? Хэцүү маа гэсэн чинь хажуугаар нь маш олон цэргүүд явж идэг. Эднэр хэн бэ? Гээл тэгсэн чинь танг насны өргөний урд ирсэн бөөндө зогсож идэг. Дотор сүхээ мантга хоёр дээр туслууд нэрэл ахаа хэдэн 10 дулаанч нааш ирж байна. Өмнөд зүгээс бас хэдэн 10 дулаанчид биднийг чиглээд ирж байна гэл энд эндээс мэдээлэл өдөртэй. Навч гэж ийм зүйл болох шүү гэж сүхээ тэгэл та нар хурдан яв. Авхаа нуу гэл тэгсэн чинь нөгөө араас нь тэ үгүй ээ та нар юу яриад байна? Энэ газрыг бүхэлд нь нэгж гээл цаанаас нь олон 100 мянган дайчд ороод ирдэг. Танг настай харангуйтай та нар хэн бэ? Хаашаа дайрж орж ирж байгаа юм? Мэдэж байна уу гэж хэлсэн чинь цаанаас нь мэдээж энэ бол танк гэр бүлийн эзэн гээл сайд болон хишгээ хоёр зогсож идэг. Гэсэн чинь Минжээ шууд ахаа эн чинь Коаг сайдууд эн чи юу болж байгаа юм? Гэсэн чинь төв тэнгэрлэгийн нийтлэл өөрсдийн аюул болох зүйлсийг их хурдан хөнөөдөг. Танк гэр бүл энэ асуудал дээр тайлбар хийх болно. Хондэ гэлсэн чинь мантаа тийм бидтэй хишгээ шууд мантаа түрүүнд тийм хүн авч ирсэн гэсэн. Цоочин шулан алдснаас гэсэн тэр үед л мантаа түүнийг аварсан юм байх та. Эдий мантаа авч ирсэн ч хүн цагаан шөнийн шулам биш байсан ч бидний нэгж хийх шалтгаан байна. Байдал буруугаар эргүүл Минжээ сан болон мантааг энерги шүнтэй хуваалцсан гэсэн гээд хэлэхдээ болно. Манай даваа одоо төв тэнгэрлэгийн нийтлэл байхгүй. Бас чөтгөр устгалын слам тулаанд явсан ихэнх планчд одоо алга байгаа. Гажийн тэр чихтэй чөтгөр устгалын слаг болон энерги шүн төлөөлөгч байгаа энэ үед бол гэдэг ер нь бол мантаа ингээ умардын тэнгэрлэг бүлэм ингээд төлгөж унаахад амар тохиромжтой цаг нь үе гэж хэлдэг. Тэмүүтэ нөгөөдөө шууд ингээл нэгж гээл хэлхийн завдалгүй маань дундуур нь замаас зайл чи юу харав? Одоохон замаас зайл гэл манай сайхнаа ороод ирдэг. Гэсэн чинь араас нь шигээ энэ байна. Та нарт хамт байж бүхнийг харсан гэл манай сайхнаараа шууд гүтгдэг. Сайхнаа дайчин бүхнийг хэлсэн гэсэн чинь чүм уу навш юу гэсэн бэ? Би зээш тэгж хэлээгүй гэл тэгсэн чинь чамайг хэлсэн цагаас миний төвчээр тасарсан. Би наад балмад бузар эргүүх чинь тастав болно гэсэн чи гээл дайрах гэсэн ажиулаас таг наст тусаал багшаа тийм шээ би гэсэн таг наст нь тийм зүйл болоогүй би огтхон ч итгэхгүй байна гэсэн чинь гурванууд дээр тэнд ажиулаас хишгээ авха чич санал бүрэн эзэмтэй болоо юу да гэл Евро саныг бүрэн эзэмддэг болоо юу да гэл тэгэл хийж чадах зүйл чинь эцсийн дүү нүүдэл чинь ердөөл энэ үү гэлсэн чинь эзэмцээ уран бодолт эрдэм чинь чиний үг арай л хатуу байгаа юм шүү гэлсэн хажуудлаас нь сайд нь энхийг бүхэлд нь нэгжиж мантахыг болон бүгдийг нь баривчил энэ бол цус дурлагийн байх хамгийн том магадлалтай газар гээл тэгсэн чинь мантаа шууд нөгөө хоёр руу харж яснаа. Коаг сайда төмөр нэгтгэл ёо намайг хэд их зойгоо харуулсан гэсэн. Бас намайг Коаг сайдаас болгоомжлоо байгаарай гэсэн. Тийм ээ. Би мэдж байна. Одоо л ойлгож байна. Чонги хөөж байсан Чожуу болон түүний хүмүүсээс үнэртэж байсан ижил үнэр. Сайд Чоож болон тэр толгойч төрийн ард байгаа болтой. Гэл ерөнхийдөө бол шууд хэлдэг мантаа. Коаг сайдыг ингээд хоёр асуураад ингээ хоёр шивэртэй толгойлогч нөө гэл тэгэнгүүтээ шууд сүхөр андал бусдыг аваад энэ төв тэнгэрлэгийн талаас гар гэсэн нөтөн ихтэй эзэн гэсэн чинь бүгд надаас болсон би зовсон миний төлөө үүнийг хий би тэднийг энд саатуулж бай гэсэн чинь ойлголоо гэл бүгд надаас бол зовж байна би энд бүх хүчнийх нь учрыг олох болно гэсэн чинь сайд нь тэгэхээр тус үүсэх юм бидтэй гэл сайд нь хэлдэг. Танд угаасаа намайг алгах 100 шалтгаан байгаа бидтэй гэж манай хэлээл. Тэгсэн сайд нь би чиний юу яриад байгааг мэдэхгүй юм. Сайдын хувьд чамайг энерги шүний дөрвийн эздийг нэгийг төв тэнгэрлэгийн нийтлээ аваад ирсэн байх ямар ч хүн зүгээр байхгүй үсттэй гэж тэгсэн чи эцэст нь би ердөөл нэг энгийн хүн шиг надад сонголт алга.
Танд нотлохоо байна уу? Би огтхон ч ийм зүйл хийгээгүй. Тэр бол буцах газаргүй миний эмэгтэй гэсэн чинь нөгөөт нь чиний ойрын хамаатай мио дайчин байгаа биз дээ. Булчимгүй мунхаг хүний үгэнд итгэж гээл тэгэл хэлдэг. Тэгэл манай мантаа маань ер нь бол сайдтай ярилцаал тэнгүүтээ шууд сайдтай шууд мантаа баримтчил гэж шууд бүх хүчээрээ дайруулдаг. Тэгэл үзэгдэл манай эрдэмт рүү шилждэг байгаа. Чи бол жанждын тулаанчны талбарт ундаг алдарт улаан адуу. Чи бол жанждын талбарт унтдаг улаан адуу гэж бухыг ингээд ховстож идэг. Тэнгүүт шууд явцгаая. Сайн байна. Болчихлоо эхлээд тан гэр бүлийн натур руу явцгаая гэсэн чи араас нь манай сайхнаа багшаас уучлах угаал явж идэг. Тэгэнгүүтээ манай шууд 3 нүдтэй эрдэмтэн тэд шүүлтийн үеэр мантахаас хүн цохилт авсан болохоор хариу дайралт болох боломж хүлээж байсан. Энэ хэрэг биш байлаач тэр ямар ч жижиг зүйл таарсан зуураад авч чадна. Гიშгэ чи өөрөө энэ бүхнийг удирдах байгаа гэж бодож байх шиг байна. Гэхдээ надад зөвхөн сайдын туслах бам байл харагдж байна. Би чамайг хэд түнэлсэн байж хэдэн жилийн өмнө чамаас авсан дотоод чөтгөрөвч бас чиний өвөө Шимхаагийн гэл ердөө манай шууд цухтдаг. Манай сарныг аваад бөөндөө. Тэгэл манай сайхнаа эргэж хараад энэ бүгд миний буруу. Энэ бүгд надаас л болсон гэл. Гэсэн чинь манай мантаа цаана ингээд бүр хүмүүс ингээд нэг хятаж байдаг бүгдийг л ойрч ирсэн бүгдийг зүгээр хятаал амар дайралтуудыг хараараас нэлгээгээл. Тэгээд шууд ингээд сайд руу дөхөөл ирсэн чинь сайдын нүдэн шууд ингээд чөтгөрөнүүдээр ингээд солигдоод шууд цагаанаар иргээл. Тэгснэ манай мантаа чи яагаад бүх зэргийг энд аваад ирж болохгүй гэж хоёр толгой чөтгөрөө гэсэн чинь чи сая юу гэсэн бэ гэж манай сайд амар хорон энийг л өөж наардаг. Хоёр толгой чөтгөр гэж хэлсэн чамайг болон чамтай холбоотой бүх хүнийг алах болно. Яаж хоёр толгой чөтгөрийн талаар ярьж зүрхэлж байна. Хүмээр байна уу гэлсэн чинь Төв Тэнгэрлэг нийтлэлийг ингэж захирдаг. Төв Тэнгэрлэг нийтлэлийн сайтын ард байдаг нууц байгууллага би таныхыг илчлэх болно гэл. Гэсэн чинь урдталт нь манай мантагийн нэг үл таних үе илчих юм уу хуураач юм тэр ах нь гараад байгаа. Энэ үргэлж. Тэнгүүтээ сайд ингээ хэлдэг байгаа. Би чиний үчиг жаахан ч гэсэн басах гэтэл бүхнийг хийсэн юм. Яарах хэрэггүй дээ мантаа бацнаа. Төв Тэнгэрлэг нийтлэлийн зүгтшгүй тор чиний бодж байгаас зузаан шүү гэсэн чинь манай ах нь зя чи эцэст нь асуудал тарих шив. Чинь манай мантаа эцэст нь өөрийгөө харуулах шив. Хоёр толгойд асуураа. Жон Коо гэл. Дүү минь би анхааруулсан яагаад ингэж асуудал үүсгээд байдаг юм бэ? Ахыгаа тэгж их санаа юу да гэсэн чинь цасан цэцгээ өшөөг нь авах цаг боллоо. Алив цасан цэцгээ гэл. Шууд нөгөө удган ардалт нь гарч ирэл. Нөгөө ах нь харангуут энэ илт намайг харах бүртээ сүрчгэнэх юм аа гэсэн чинь хоёр толгой чөтгөр гэж яг юу юм бас та нар хийм гэл. Гэсэн чинь нөгөө болдоо Коан сайд мэдвэл уурлан шүү. Бидэнтэй нэг хийж хэлж байна заа юу. Инженер бол хоёр дахь аниргүй шүн юм уу да гэж мантахад хэлдэг. Мантаа юу гэл амар хүчтэй дайралт хоорондоо солилцоол. Аниргүй шүн заавар сонсохгүй үед бид бэлдсэн даатгал гэж болно. Бид одоо ч хүчээ зудаацахад бүлгэмүүдэд сургуулж байгаа. Тэгээд тэр туршуулнуудаа чухал албан тушаалтай хүн болгоно. Энэ тэр гэдэл гэсэн чинь мантаа бас манай мантаа тий. Та нар яг юу хийгээд байгаа юм гэсэн чинь бид бүгд хариуцсан. Аав энэ талаар юу ч мэдээгүй. Одоо ч оройтойгүй байна. Бидэнтэй нэгдгээл гэсэн чинь үгүй гэвэл яах вэ гэсэн чинь чи хитрхи их юм зүйл мэдсэн болохоор чамайг өөрийн гараар ахаас өөр сонголт алгадаа гэсэн чинь манай мантаа яасан ч үгүй чи чөтгөрийн арга барил эзэмшихийн тулд гэмгүй хүмүүсийг хөнөөсөн гэсэн чинь нөгөө нь тэгээд чи өөрөө хийсэн зүйлийг юу гэхээ чи өөрөө надаас өөр гэхээ юу хийсэн зүйлийг хар чи өршөөлгүй хөнөөс энэ бол тулаанчид энэ ертөнц хөл тавьснаас хойш чиний хөнөөс нь тэр олон тулаанч бол таарч байна юу болж таарч байна тэд чам руу төрүүл дайрсан болохоор чамд өөрөө хамгаалахаас өөр сонголт байгаагүй юу тэд ч бас өөрсдийн
үүрэг даалгаварч биелүүлж явсан. Бас тэр хүний хань хүүхдийн эсэг ээж аав нь сайн хүүгүүд байсан. Гэтэл миний алсан хүмүүс ч гэмгүй хүмүүс гэж юм. Тэгэл ерөөд бол мантайг бас л надтай надаас ялгаагүй араатай штэ чи гэж тэгдэг. Тэгсэн чинь манай мантаа шүүдрүүлэл мэдээж чиний зөв. Би бол чам шиг маш их цус урссан ч түр. Би бол өрөвдөлтэй сул дорой хүн. Гэхдээ хамгаалахын төлөө тулдах бол үгүй. Хийхин төлөө тулдах бол хоёр өөр гэж. Асар их ялгаатай. Гэсэн чинь нөгөө ах нь хоёр нүур бити гаргаад болж үз мантаа гэж хоорондоо ингээл амар дайрдууд солилцдог. Үзэгдэл манай сүхэ ах маань тэгээ нөгөө хэд чинь тэрэгэн дээр нь ингээд зогтож байгаа хооронд хамгаалал хөх үйлсийн элдний техник гэж хүмүүсийг ингээл хятаал тэнгүүд нөгөө тэднийг амиараа хамгаал энэ бол эзний тушаал гэсэн нөгөөд нь мэдлээ ирхмээ гэл шууд дайрдаг нөгөө тэгэл минжээч сайжуудлаас нь туслаад юм уншдэл тэгэл манай сайхнаа тэр бүр ингээд новш гэл бүх хүмүүсийг зогсоохол тэгээ нөгөөд нь зогтож чадахгүй байгаа хараал өөрийгөө буруутгал танг насны ингээд хорны ингээд ашигладаг хоёр ингээд ваар шиг юм аваад үлддэг. Гэсэн чи танг настай сайхнаа чи юу хийж байна гэсэн сайхнаа багшаа би та нарт цаг оожиж өгье эндээс хурдан яв гэсэн чи манай танг насны үгүй муу манд минь үгүй чи ганцаараа чадахгүй битгий гэсэн чи ахаа гурванууд эрдэмтэй багшийг бариараа багшаа санаа зовох хэрэггүйтэй би удахгүй гүйцэд очино гэж хэлээл нөгөө хүмүүстэй шууд ингээл тулдах гал ер нь хаалган дээр ингээд зогсдог байгаа манай. Тэнгүүдээ шууд хорны арга барил ашиглаад одоо энэ хаалгаар хинч гарахгүй гарах гэсэн хэнийч бай би миний гарт өгөх шүү сонсч байна уу навчнуудаа гэл амар хүчтэй дайралт гаргаал өөдрөө дайрал энэ чаптер дуустдаг байгаа. За тэгээд бичлэгээ оруулаагүй удаасан бол уучлаарай. Тэгээд дараагийн партууд жоох айжуу оруулаад байж магадгүй шүү. Тэгээд өнөөдөр жоох айжуу оруулж болох жоохон урт бичлэг оруулчлаа. За тэгээд сабан дараа лайк амдраад үзээрэй. Баярлалаа.